гутал ажиллагаа эхлэх гэж байна. Ажиллагааны ахлагч манай 3. За би ингэсэн гутлаа таслана гэхээр нь их чин таслаад өгөө туслая гэсэн чинь үгүй харин та өөрийнхөө гутлаа таслаад сурчих гэсэн. Тэгээ одоо таслах гэж байна. Гэхдээ би бас цэргүүдэд гутлын тас авчирсан байхгүй юу? За би үзүүлээг байгаа. За яг үннийг хэлээрэй. Ямар гутлын тас хамгийн сайн бэ? Кенгуру. Яг уу? Би адрес юм чаа. Тэгэд бүр гайхамаараа хөө. Алхаад явж байгаа залуучуудын гутлыг хараад би юу гэж хэлмээр санагдсан гэж аав ээжт нь хин нэгний аав ээжт нь тийм ээ хүүч нь гялалзаж яваа. Гутал нь бас гялалзаж яваа. Жигтгэн алхаад зэрэгц командаар жаргаж яваа гэж хэлмээрсэн. Айгу муу цохоцсон. Хоёр ингэ гутлаа тасчих гэсэн ярьж өгдөг. Яг цэрэгт явахаас өмнө яг нэг жилийг алдна гэж бодчихсон байхгүй. Алдна. Тий. Нэг жилээ үү? Тий. За. Тэгсэн чи харин цэрэгт айгүй олон юм сордог юм байлээ. Тэгээд цэрэгт яваг бол баг илүү цаг хугацааг алдах байсан юм санагдсан. Хөө бүр одоо баг юм сурахгүй тий. Тий. Зориггүй. Одоо цэрэгт авахар их юм бодоод ер нь зорилгоо тодорхойлоод Тэгвэл илүү их цаг очих юм шиг. Бас. За минийх гялцж байна. Юм гайг болтол. Тийм ээ. Ээж охин чинь гялцж яваа. Ахаар 3 2 1 явсаа. Хөөе. Цэргийн амьдралыг юугүйгээр төсөөлшгүй вэ? Готлтой ялгаар тий. Ялгаар бас Бала. Ямар бал? Чи ямар хэрэгтэй вэ бал? Цэрэг хүнд 3 юм байдаг. За. Нэг нь өөр юм. Хоёр дахь нь өөрийн зэвсэг. Гурав дахь нь болохоор бал нүг. Яан чам юм. Захиа бичих юм уу? Ер нь бол бал хэрэгтэй. Гурав дахь нь бал. Би гутлын тас гэж бодсон шүү дээ. Би танаас кенгуругийн гутлын тас бэлэглэн. Манай чарц гарцгаар байгаа дөө. Яг кенгуру нөө? Тий. Аргин нөө? Тий. Тэгвэл хайрц гарцгаараа. Тий. Бүр агуулах дүр нөө. Тэгвэл манайд бүр машин нар байгаа юм чаа. Тэгвэл та нарт гайхмаараа тэр нөгөө саатг нэг байгаа юм уу? За тэгвэл илгээ алчир байгаа юм уу гайхмаарагийн? Цэгийн иргэн илгээ алчираа. Би тааш тэгвэл илгээ алчир үгүй за гайхмаарагийн гутлаа гоё ингээд хуваад авчих болт овд юм уу ингэж нугалж арчт юм уу? Яг өөртөө байвал гоё. Би гутлаа тослоод сурцсан. Төрөчийн анги дээр